Сайн байцгаана уу? Жаргал сайхны зол жаргал инженерийн 10 шийдэл номын танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна. 21-р зууны Монгол ямар байх вэ гэдэг асуултыг энэхүү номд дэвшүүлэн тавиад энэ зуунд таны хүүхдүүд та бид өөрсдөө ямар нийгэмд амьдрах вэ? 21-р зуунд монголчууд дэлхийн ертөнцид өөрийн байр суурийг хэрхэн олж авах вэ гэдэг асуултыг тавьж инженерийн 10 шийдлийг жишээ болгон хариулахыг оролдсон байгаа. За, номын удирдгал хэсгийг та бүхэндээ танилцуулъя. Удирдгал. Хиймэл хөлтөө тамирчин паралимпийн аварга болж байсан нь саяхан. Электрон нүд, чих, лаборатори дургуулсан элэг, бөөр, хөлдөө углаад 10 м урт харайх гутал, нуруундаа үүрээд нисэж болох хөдөлгүүр, интернетэд шууд холбогдох нүдний шил зэрэг нь хэрэглээнд аль хэзээний нэвтэрч эхэлсэн. Алстай хүн Монголын нууц товчоонд гардаг дуваа сохор мэт 3 нүүдлийн газрыг нэвт харж, сарын газрыг хоромд туулж, генийн инженерчлэлээр үзэгдэх төрх авьяас чадварыг хүртэл захиалдаг болох нэ. Ийм нөхцөлд эдийн засаг, нийгэм, хүн өөрөө ч өөрчлөгдөнө. Мэдлэгээс хоцролгүй технологиг эзэмшиж чадвал хүчтэй хүчгүй олон цөөний ялгаа үгүй болох гайхамшигтай цаг үе бол 21-р зуун юм. Бага хүчээр ихийг хөдлөгдөг, хэмжээнд биш хурдад шүтдэг язгуурын Монгол аран шин технологийн дэвшлиг хурдан хүлээн авч өөрийн болгон урагш алхах болно. Монгол орн маань далаагаас аслагдсан эрс тэрс уур амьсгалтай, байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй боловч ихэмсэг бардам төрхтөө, үзэсгэлэн төгс, болор тунгалаг, эмзэг нандин, хайр татам нутаг билээ. Байгалийн онцлогт нийцсэн өвөрмөц иргэншил энд бий болж тоогоор цөөнч дэлхийн түүх, газар зүй, соёлын орон зайд том байр суур эзэлдэг Монгол үндэстэн бүрэлдэн тогтжээ. Эртний энэ түүх уламжлал 21-р зуунд ч тасрахгүй. Монголчууд уудам нутагтаа эзэн болон сууж, үндэсний онцлогоо хадгалж, дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн алхах боломжийг шинэ цагийн технологи олгож байна. Үүний жишээ болгож инженерийн 10 шийдлийг уншигч танд танилцуулж байгаа юм. Ирээдүйдээ санаа тавьдаг хүмүүс, хүүхэд, залуучууд бүгд л 21-р зууны Монгол ямар байх бол хэмээн өөрөөсөө асууж байгаа. Хамтдаа бүтээх маргаашийнхаа талаар ярилцъя. Жаргал сайхны зол жаргал инженер. За, дараагийн удаа та бүхэндээ номын эхний нийтлэл олноос олон цөөнөөс цөөн гарц гэдгийг уншиж өгнө.